Сайн байна уу? Юулайн цувралынуудад даатгалын тухай бүхнийг танд хүргэх гэж байна. Даатгал нь улсын хувийн гэж хоёр байгаа. Улсын даатгалаар шүдний эмнэлэг дараах эмчилгээ үйлчилгээнүүд даатгалаар хүргэгдээд 9-өөс 15 мянган вон болдог. Харин хувийн шүдний даатгал ийм олон байдаг ба бүгд 9 хоногийн дараа буцаа олголт авах хэрэгтэй бөгөөд бүгдэнд нь зэрэг даатгалсан ч болно. Хэдэн сар төлснөөрөө буцаан олголт авна. Харин шүдний даатгалыг хэрхэн ашиглах талаар бяцхан зөвлөгөө өгөхөд даатгалуудын буцаан олголт ийм бол юулайн шүдний эмнэлгийн эмчилгээний үн ийм байдаг. Тэгэхээр та үнийн дөрвнөөс баг зэрэг ашиг хүртэх боломжтой. Жишээ нь манай нэг үйлчлүүлэгч бүрээс 400-аар хийлгээд хоёр даатгалын компаниас 500 мянга нийлээд 1 саяыг аваад 600 мянган воны ашиг хүртсэн. Бүр 10 саяын эмчилгээ хийлгээд даатгалаас 20 саяыг аваад 2 жил гарсан төлсөн даатгалын мөнгө 2 сая 400. Шүдний эмчилгээний 10 сая хасаад цэвэр 7 сая 600 мянган воныг авч машин авсан хүн байна. Шүдээ өнгөө янзлуулчаар дээрээс нь машин тавсан гэж боддоо. Тэгэхээр хэрэг та өнөхөр шүдний асуудалтай олон шүдээ эмчлүүлэх төлөвлөгөөтэй бол шүдний даатгалыг 2-оос 3 газар зэрэг даатгалан 2 жил төлөөрэй. Дунджаар 100 мянган вон сарын. Хамгийн чухал нь даатгалтай үед хэд болох бол яах бол гэсэн ямар ч санаа зовлгүйгээр эмнэлэг бол эмчилгээ хийдэг. Тэгэхээр та шүдний асуудалтай бол заавал даатгалаарай. Баярлалаа.